Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88-ны урлаган дээр сугатар болон сонсож буй эрхэм сонсогч таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс өрчитлээ Мишэ X урайтаагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд үрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2024 оны 2 дугаар сарын 21-ний лав гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. За студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагчаар гам болдын ангараг нар арилж байгаа. Өдрийн нөргийн Мөөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар өдөр бүрийг онцгой болгоё. Mile Cosmetics за мөн 20 жилийн түүхтэй Монголын анхны хамгийн том гутлын дэлгүүр Чанса хамтран аярлаж байна. Баярлалаа. За ингээд манай радио руу ирүүлсэн. За радиогийн пэйж рүү за зарим хүмүүс бол бүр ингээд дуут мессежээр өөрийнхөө сонирхолтой хөгжилтэй түүхүүдийг явуулж байна лээ. Та өөр тохиолдсон болон өрөөлөс сонссон хөгжилтэй түүхүүдээ радиогоор уншуулъя гэвэл манай үдээ ачир групп руу бичиж болно. За гэхдээ ер нь бол хувь чатаар бас яаж танаа групп руу ингээд те чата бичвээ цаасан дээр бичээд зургийн дараад явуулах уу гэж хүртэл хүмүүс асууж илээ. Тэгэхээр удахгүй би бас найруулагчтайгаа хамтарч аваад яг ямар групп хаана байгаад байгаа юм те. За энэ групп руу ямар аргаар яаж пост оруулах гэдгийг видео бүр болгоод оруулъя гэж бодоод байгаа те. Хүмүүст ингийн зааварчилгаа хэрэгтэй юм шиг байлээ те. Тэгээ видео болгоод тэрийгээ дараа нь бүр ингээд зураг болгоод 1 2 3 гэж алхах. Тийм гоё хичээл оруулъя. За мөн манай сонсогчдын групп дээр миний түүх гэдэг постны уралдаан зарлагдсан сонсогчдын групп гэдэг маань Дэлхийн монголчуудын одоо Эмдэл радио одоо сонсогчдын нэгдсэн групп гэсэн юм том групп байгаа. За тэгээд миний түүх гэд хаштагтаагаар пост оруулснаар за та ямар ч түүхээ бичиж болно. Хайрын түүх байж болно, баярлсан, талархсан, сэтгэлээ илэрхийлсэн түүх байж болно тий. За тэгээд хөвчлөлтөө түүхээ чиж болно. За тэгээд хөвчлөлтөө түүх нь бол манай үдээ ачирлуу орж ирээд ингээ уншигдчихна. За бусад түүхүүд нь болохоор зэрэг манай шууд ирлээ нэвтрүүлгээр уншигдах юм байгаа шүү. За ингээд энэ бас миний түүх гэд хаштагтаа иршүүд охин гинэ. За би гэдэг хүн хар багын л хоорондоо иршүүд нэрээрээ алдартай охин байлаа. Хороондоо гинэ. За ямар сайндаа л охин хүүхэд бух гэсэн очтой. Сарлаг сараа гэдэг шиг. Бух гэрлээ. За юу заавраад байгаа. Аргачлгүй үз хамт болж байгаа хүүхдүүд нь дандаа ахнаар ганц эгчтэй чи ээж аавыг дагаад ажил руу нь явчихдаг байсан. Харин би ээж аавын ажил дээр очиж уйдахаас илүү ах нартай тоглож цагийг өнгөрөөх дуртай байлаа. Надад цэцэрлэгт байхаас шохоорхдог байсан нэг хүү байдаг байсан юм. Би ч иршүү тэрний хажууд аль болох эмэгтэйлэг байхыг хичээдэг. Нэг зун нөгөө хөөхөн үтэйгээ үерхээр болвоо. Анхны артаагаа үерхлээ энтер хөөхөн юм бодоостой. Үерхээ тэд хонож байлаа. Би ч найз өвгөнийхээ хажууд даруухан эмэгтэйлэг төрхөө харуулаад тэгсэн манай хорооны намайг дандаа өдөж уурлуулж байдаг болдгоо борхоо. Биеэр намайг бол жижигхэн тул ах нартайгаа өссөн надад бол юу ч биш. Нэг өдөр саадан дээр тоглож байсан найз өвгөний хажууд намайг өдөөд болдгоо. Уураа арайч үнийг юм барьж итэл хочоор минь намайг дууд юм байна. Буха. Миний уур тесрээд нөгөөхийг юу ч үгүй болтон зодоод бас олоогүй хамаг хувцсыг нь шороотоо утгаа тайсныхаа дараа гинт тухайн оруул бурхан минь нөгөө хүү маань намайг нэг их айсан харцаар харчихсан сарвчин зогсож байдаг байгаа. Миний нүүрч чавх шиг улаан болоод умгүй гэрлүүгээ зүхтлаа да. Хэдэн цагийн дараа гэрийн гадаа нөгөө хүү чинь хоёр найзтайгаа ирчихсэн дуудулж байна. Гараад ортол нэг найз нь сүхээ чамаас айгаад байна гинэ. гэж орилжгаад зогсчихсан. Юу нөгөө анхны хайр энтер чи бухаа олсоо. Уурнаасаа олоод анхны хайраа алдсан би тэр зунжангаа ахиж саад энтерд очиж тоглоог үлдээ. Энэ уншигдвал яагаад бух очтой олсноо бичнэ гинэ. Би ч ихсэн айхал юм байна. Йоо. За. Тэгээд чи сэтгэлээсээ хайртай бол тэгэл зодуулаач болтгоо хайрлах баха. За миний түүх сонсогчдын группт 2 дугаар сарын уралдаанд миний түүх гэсэн хаштагтайгаар ирсэн байна. Баттөвшин дэлгэр сайхан гэдэг залуу. Албан ёсоор өөрийн хөгтөө түүхээ сойлоо, таалан сойрох нь. Анхааруулга урт нушсан шүү. За 94-өөс 95 оны өвөл оюутан багтаа нэг хуучин барилгад манаач хийдэг байлаа. Өдөр нь хичээлтэй тараад ангийнхаа харж явдаг охиноо гэрт нь хүргэж өгнө. Эргээд талах нь ганц нэг найзуудтай уулзаж сэлгүүцэж яваад нөгөө байранда бараг шөнө л очино. Манаачин пүтг нь хуучин гараж хайчууд өвөл байсан болооч тэр их хүйт. Халаах ганц арга нь гар хийцийн тоосхон улайсдаг тэнэн билийдэг. Нөгөөхөө залгаа жаахан гисээд сууж байтал гид сонголцож эхлэвэ. Эндээс хоолны матсан түүх эхэлнэ. Хоол хийх юм хайж эхлэв. Урд өдрүүд нь ангийн хэсэг хөвгүүдээрээ тансаглаж махыг нь шулаад хоол хийсэн байсан хэдэн яс гарч ирлээ. Бараг хоосон шахуу үхрийн сээр дундуур нь хөрөөцсөн сүүжний яснууд. За баярлалаа чанах гэсэн хоолны саваа
давирун явахдаа угаалгүй гаргаа тавьсан байсныг туслах манаач банхар маань долоочч. Нохой долоо чамаг гэд өөрийгөө шоолов. За тэгээд яс чанах сав хайж ус зөөдөг синжгүү 10-ын битаан дээр буулаа. За тэгээд яснуудаа хийгээд ив хавгүй хідэн ясна талаас дээгүүр ёрдоогоод далд ортол нь ус хийгээд плитк дээрээ тавьчлаа. Жаахан суулаа, хүлээлээ. Хоол хийж байгаа хүн байна даа гэж бодоод амсмаар санагдаад амслаа. Шоол ямар ч давс байхгүй. Ганц нэг өөхөн тосны үүрмэгтэй хүүтэн уусанд ам оров. Давс. За ямар ч байсан давстай байсан юм байна. Ээжийн минь ойсон 95 гууд дүрэн бор давс олоод атгаж аваал нэг хийлээ. Хутгамар айдаад амслаа. Шоол гэд дахиад атгаж аваал хийлээ. Хүүтэн усанд бор давс уустал хаач юм. 6-7 литр усанд хэдэн жаяг атга давс ийсэн бүүмэд. За тэгээд хүлээлээ. Овоо бүлээтэл уур гарах гэж байгаа юм уу? Өлссөн. Хүлээсийн үнд 2 цаг мэтж байгалийн цагаараа 20 минут л болсон юм байл. Таг тавьбал хурдан бослох гэсэн мэрэгэн санаа оллоо. Таг байдгүй. Хааж гараашаа хаалга твгтдэг төлөөний тайрц шиг бондог оллоо. Нөгөөхөө тавих гэсэн хөлөөрөө өшгөлж газраар өнхрүүлдэгэ санаад дунд нь юм чи эргэлэх юм болов. Намайг тэнд анх хэрэгтэл ширээний альчуур нэртэй жолооч нарын үлдээсэн тостой хардаа байсан. Болоогүй нөгөөхөөрөө хаяа тансагхан байрныхаа тоосыг өвчдөг. Эргүүлж харуулж харж айл гайгүй гэсэн талаар нь кострол дүүрэн махан дээрээ тавиад шинхэн тагаа эвтэйхэн өргөж тавилаа. Тэгээд цаг хурдан явуулгас натаа мундаг оюутыг хичээлээ хий гэж бодлоо. Тэн залгсан тогноос салаалсан гэрэлмаа сүмээс улаа юм. Жинхнээсээ 20-30 минутын дараа анхны пор хийх чимээ гарч шүү. За одоо жаахан бослогчихволч гэдэл шүсээ залгангаа ууранд нь мансуурч гэрийнхээ хоолыг дэвтрийн голд харж эхлэв. Зүүрмөглөв, жаахан гүйлгэлээ. Нэг мэдсэн манаашин шовгор юуг нурах гэж байгаа юм шиг л дуурч эхэллээ. Сандарч өндийгөө тарсан бүх юм цагаан. Сандраад нүдэ байтал ашгүй дэвтэр баригдаж шүлстэй нийлж хатаад наалцсан байсныг авах зур уруулын ярьсаа хуулав. Тэр жигтээ ордныхаа төв хаалгыг дэлгэлээ. Аль хэдийн нар мандсан байлаа. Жолооч ах нар гаргана гэд хичнээн унтдаг хүүрвэгээ загнах зураа над руу хараад дуугүй болов. Алив гараа шинтэлх үр гэж хэлээд дом хөмгөө алга бол. Би ч эргээд өргөөндөөн орох зур толин тальт хялаа. Би өөрөө дуугүй болов. Бүү үзэгт өрөөс нь жавж шанаа нурсан шүлсний хатсан хужрын мөр хоёр зихэр нь уувулаан дээд доо зохин хавдаастай. Уруулаас нь шинхэн цус нөгөө талын жавж даган урсж байв. Баг зэрэг ухраага жолооч хад харагдсан зурглыг төсөөлөв. Нохойн гүүр шиг пүүтгэний яажгийн хаалга найцаас ихсрүүлж байж хаалганы замаг мултарч дотроосоо баг зэрэг өшөглүүлж хягтаж чахарсаар онгоох хаалгаар уур манан савсуусаар аажмаар тодорсон миний одооны толиндох тусгал гинт гид сорж гинэм хоол тагаа авах гэсэн жиргэлэх даав байдгүй бодлоо даавгаа яалаа тийм тагинд жиргэлсэн ханцуугаар хальч жиргэлсэн болоод нөгөө халтар бөөрөх юм одоо аваад хаалгаар гаргаа шидчихлээ. Альчуур наалдаас хамт намраал явчлаа. Хідэн эсэ гаргалаа хов хоосон хухай сээр сүүжнээс туслах манаач эдэн үзгээд хаалгаараа шидэлж орхив. Ганц том шаазан аяхта түүндээ түргэн бослохчаа тонгойлголоо. Мултарч унсан өөх мах бүлэх тос голдуухан нэг аяг шүл ороод таарлаа. Шүлнөөс оож жамсав. Амт гэж ванли шорог гэж ихтэй хийм. Хойлох юм байвал гэсэн дэмий бодолтой нөгөөхөөсөө халбагдаж эхлэв. Гинт толинд сэрүүлэг сонинд бодолтой жижиг юм харагдав. Эргэж хараад задлал цатгалан явахдаа боогоо тавьсан атрах талхны болон бөөн баяр тостой шилэндөө гацсан талхаа бяцалж хийгээд амархан идэж үлээ гинэ. Яахгүй. Ингээ болсон юм уу? За бонус материал гэсэн тэрийг юу гэж доо. За бонус материал гинэ. Жолоочих машина гаргачаад намайг нэмж загнахснатаа амандаа өглөөстэй пэшиг хүүр өгчяхта таарсан энтер гээл дөхөж явхад уур савсан хаалгаар урт төстэй хүний толгой гаргаад шитсэн гэж байгаа. Айд сандрахтаа буцаад гүйж машиндаа суугаад дахиад харсан чи араас нь баахан яс гаргаад шитсэн гэсэн. За тэгээд төсөөлөд бод өдөр нь өөр жолооч нартай төмөр барьсан орж ирсэн. Сүүлд ахын ярихыг сонсож илгээр явхаа шахсан. Бас болоогүй хацар дээрээ чөтгөр шулмын тарин шивээстэй гэсэн. Юуных нь байх вдэ чааваас дэвтрээ дэрэл чүсээрээ дэвтээсэн галзуугийн бичвэрээ нүүрэндээ дарс дуулсан хэрэгэ гэж байна. За. За Са Аника гэдэг сонсогчийн хүчлээд өгөх нь намайг 10 жил байхад болсон явдал да нэг өдөр сургуулийн зарлалын самбар дээр нэг лаг шагналын сантай тэмцээний зарлал байваа. Очоод сайтар уншвал сэргэлэн авахаа замбатаа шилдэг 5 өнөө бүрдүүлж нэг баг болж ажиллаад 1 сая төгрөгийн урамшуул аваараа энтер гэсэн утгатай зар байлаа. Гинт дотор чадах юм шиг болчих юм шиг санагдаад юугөө 1 сая төгрөгтэй болсон юм шиг санагдаад шээс гоочих гэж яах юм шиг мэдрэмж төрөл явчихлаа. Ангиас шилдэг гэсэн 5 хүүхэд бүрдүүлж аваад нөгөө зарлал тавьсан газар руу
яваатглаа. За. Явах замдаа багийнхантайгаа ярилцаад хэдүүлээ ямар ч тэмцээн уралдаан байсан сайн хичээн шүү. Биднээс гадна багш нар сургуулийн нэр гарна гэдэл хачин сүртэй нөхдүүд. Яг ямар тэмцээн гэдгийг мэдгүй ч яваад л очлоо. Очсон ч хідэн игч нар угтаж авлаа. Айгүй урайлган миний дүүнэр бага бүрдүүлчихнэ үү? Яасан мундаг хүүхдүүд вэ? За наашаа суу гэдэл урай адил цай уулгаад л. Тэр игч нар бүгдээрээ нэг сэтгүүл барьчихсан ширээн дээрээ баахан орфлемын бараа хүрчихсэн байгааг хараад ер нь юу болоод байгааг ойлгосон доо хөөрхий. Яг тэр үеэр орфлем жаахан унах шат руугаа орчихсан байсан үе. Тэмцээн Хүн болгоо илсчихсэн болоор тэрөө шинээр илсэх хүн олдохгүй арга ядахтаа сурагчдыг илсүүлэх гэж тийм арга сэцэн нь тэр ээжилтэй. За тэр явдлаас хойш 3-4 жилийн дараа оюутан болчихсон фэйсбүүкээр пост уншиж байтал үнгүй мейкап сургалт явагдаж байна шүү. Уцаар яриад цагаа аваад сургалтанд үнгүй суугаараа гэсэн зар байлаа. Үнгүй юмд нуусгүй болохоор хоёр найзаа дагуулад болцсон цагта сургалтандаа суухаар очлоо. Нэг танил урчин угтлаа шүү. Хэдий ихч нар бас сэтгүүлээ ярьж гисэн. Яа, гой тагцооч. Орифлемын бараагаа өрчихсөн хүлээ зогсгон дээр орифлема гэж тэр үед бараг айл болгонд нэг орифлемч байсан да. Орифлемын бүтээгдэхүүн хэрэглэж үзээгүй монгол хүн байхгүй байхаа те гинэ. Химээ тий. Гэтэ би арайч тэмцээнд нь өлгөж очиж байгаагүй. За, хоёул хамтрал гэх юм дээр хүрэх юм уу? Яг уу. За тэгээ. За Улаанбаатар хотод 11 цаг 23 минутаас нэвтрүүлгийн хамтран аялагчаар 20 жилийн түүхтэй Монголын анхны хамгийн том гутлын дэлгүүр Чанса хамтран аялаж байгаа. За, Чанса гутлын дэлгүүр сар шинийн баярыг тохиолдуулаад бүх бараандаа 40-80% үйлдвэр үнээсээ хямдаар зарж олуулж байгаа юм байна. За, Солонгос бэлэн хувцас болон сар шинийн гарын бэлгэнд өгөх. За, сар шинийн өнгөрсөн ч гэсэн одоо бол энэ хямдралтайгаар авч болох юм байна. За тэгээд чанартай өргөн сонголттой бүх насны хүмүүст зориулсан Итали, Турк, Португал, Орос, Хятад улсаас авчирсан арьсан чанартай хамгийн хямд үнээр гутлаа авах боломжтой байгаа тийм ээ. За хүл дэвтэйхэн 1000 гаруй төрлийн бараатай. За тэгээд гутал арчилгааны бүх бараа бүтээгдэхүүн байгаа. Дан ганц гутал гэлтгүүдээ гутлын арчилгааны бүтээгдэхүүнүүд штэ тий. Тэр бүгд байна гэсэн үг. За тэгээд арьсмаар цөөрөд ирэхээр ер нь бол үйлдвэрийн үнээс доогуур зарт юм байна. За тийм байна. За хаана нэдэг вэ гэхээр 3 дугаар хороололд 10,000 нэрийн барааны эсрэг тал Чанса дэлгүүр. За 3 дугаар хороолтоос Өргөө кинотеатрын зүүн талд Номыг дэлгүүрийн 2 давхуртай байна. Макс Мол худалдааны төвийн 2 давхуртай байна. За Дархан хотод бол Олон улсын худалдааны төвийн 2 давхурт 2013 дугаар павильон дээр байгаа шүү. За латинаар Чанса цэгимэн гэд сайт руу норж болно. Эсвэл юуны Facebook пэйж рүү нь бол кириллээр шууд Чанса их дэлгүүр гэд хайж болно. За 9888 9891 9569 тэг 2 27 гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар 20 жилийн түүхтэй Монголын анхны хамгийн том гутлын дэлгүүр Чанса хамтран аялаж байна. Баярлалаа. За, Дамдин Хүчит-Баатар гэдэг залуу. За. Би нийгэм судлалын хичээлийг ойлгодгүй тул муу гэж яалтгүй. Гэтэл сургууль төгсөх улсын шалгалтанд нийгмийн ухаанаар шалгалт авах юм боллоо. Эхнээсээ ойлгоогүй юм чинь багш ангийнхан хичнээн хилээд хөлдөөдлөгөө хэвээр шалгалтанд аач орлоо. Аав маань толгой унжуулвал үр алдсан хужаа шиг хиймэргүй гэж загнадагсан. Тэр үед намайг хажуунаас харсан бол яг л үр алдсан хужаасыг байсан биз. Миний өмнө орсон намайг дааж шалгалтанд тэнцвүүлэх даалгавар авсан анд маань билетээ харуул миний урдах ширээнд суу гэж тохиж байна. Анд маань босохдоо ямар нэгэн юмд тэглэж бүдрэхтэй миний сууж байсан ширээн дээр дараад босов. Босохдоо нэг цаас тавиад явлаа. Аваа задлаад үзвэл миний хариултыг бичсэн байлаа. Намайг дуудаж байна шүү. Эндэр дээр гараад засмал зам дээр давхиж байгаа ГАЗ 24 шиг шонгонож орхилоо. Тэгсэн нийгмийн багш за болно. Болж байна гэхээр л чулуугаар шидүүлсэн нохоо шиг л угсгээд гарах гэтэл хотын намын хорооноос ирсэн дарга байж вэ? Мэдрэхүйн тавыг хил гэж байна. Би ч дутуу зохиосон хөр шиг хоёр нүд эргэлдээл зогсож байтал шалгалтын комиссийн хойтол зогсож байсан ангийн багш нүдээ зааж байна. Нүд гэтэл нийгмийн багш сайн байна харах нь цааш нэг. Багш чихээ зааж байна. Чих гэв. Нийгмийн багш зөв сонсох нь байна. Ангийн багш хилээ зааж байна. Хил гэв. Энэ үеэр ангийн багш зааж би нийгмийн би нийгмийн багш дэмжиж шалгалт дуусав. Ямар дүн авсан гэж сайн авсан. Нэмж хэлгээд дууны хичээлд муу гарч 3 сар стипенднээс 10% төлж байж билээ. Бусад хичээлдээ эхний хитэд ордог байлаа гинэ.
студент төвчдүүд гэхээр бүр 80 дон бол авчлаа тий. Тэгээ наа чи намын хорооны дарга марга гэж байгаа өстэй. Тийм байна. За, мөнхтөл пүрүү гэдэг бүсгийн хөгжилтэй дөх байна. Дээд сургууль байлаа, 2 дугаар курс. Бүх анги лекц ордог байлаа. Ямар хичээлээс нэг марчихжээ. Лекц орсны дараа их завсарлага болоод гарах гэтэл мэдээл зүүн багш орж ирээд учиргүй загнаад та нарт хэрэг тарьж хэсэг бүлгэрээ нийлж сургууль дээр хоноо үнжин байна энтер гээл загнаж гарлаа. Гэтэл нэг нь жүжигчин хүрлээгийн тэр үед тренд болоод байсан. Тэгсэн гисэн мэдсэн гэдэг үг хэлчихвээ. Заал дүүрэн инээлдээд багш бүр их уурлаж та нар жүжигчний ямар ч хэрэггүй үг сурч байхаар хичээлээ хийсэнгүү бла гэл бөө уур загнаад бид инээлдгээ боллоо. Гэтэл нэг охин зогсдгүй ганцаараа инээгээд байна. Зарим нэг нь тэрийг шоолж инээгээл бүр зогсдгүй аргаа хараад хажуудаа сууж исэн охин намайг зогсоогоороо гэж явдээ. Дахиад заал дүрэн инээд нөгөө уурлаад байсан багш хүртэл инээгээд юм ярьж чадахгүй гараа авчихсан. Үнэхээр инээд муутай охин байсан. Одоо ч бичих гэж инээ түрээд арай гэж л өчлээ гинэ. За. Их гүрэн гэдэг залуу. За. Ленинградад алдагдсан өрөөсөн бөөрийн хэрэг намжиж жил гарan өнгөрсний хойно ил хэрэг болсон юм даг. Яагаад тэ нөгөө нэг найзынхаа санаж байгаа тоглоод байдаг тий. Бибер Ирлаш хочод Пямп сүрэнгийн ган тулга гихч хуурай түгээ дагуулад хөдөө орон нутгаас жаахан түүхий давхаар гарч одлоо. Машины УАЗ 469. Багийн бүрэлд хүнж нүсэр. Очих аймгийнхаа сайжуудаар игнэгээ бүрдүүлсэн юм. Дурдваас машины эзэн буюу миний түнш болох жолооч бэ ах. Түүний гэргийг их 90 кг холд авсан жээ гэж. Яагаад заавал тэрийг бичих юм үү те. Тэдний наг зах гэгдэг нутгийн атман болох 120 кг шахсан лантуу илүү мантуу ч илүү хочтой хоржоонтой ах. Тэгээд дээр нь бензин тосны мөнгө нэмэрлээд нутаг орондоо төхөж бууй гэсэн өвөө бас тос бүрэн 80 кг жинтэй 2-8 игч. Ирлаш бид хоёр л хотын хүмүүс. Дүү маань надаас өөр хэнийг ч танихгүй. Пүү тэр хоньны хонхорт хийсэн гурил будаа хоёр нүдний дуран торох дурдан дугуй болонд хүнжил пүүгээ хаахаа юу билээ битүү. Урд хойд суудалт дээгүүрээ хүртэл зарим ачаага зулсан юм чи. Захаас хамгийн маачаад хөдөлгөх лантуу билүү мантуу ах маань байдгүй. 2 цаг орчим хүлээлгэж ах мориллоо. Мэдээж шал сохтуу. Ядж хахад өвөртөө 4 жил архиж ихчихсэн. Зам харилцаа аимшигтай гэж хэлэх үү, займжиж хөдөлгөхийн гайхамшигтай гэж хэлэх үү. Дөрмийн дагуу туранхай дүү маань лантуу ахын өвөр дээр сууж боллоо. Тэгээд мэдээ жолооч Ирлаш хоёроос бусд нь архитаж эхэллээ шүү. Дүү байсгээд ахаа та амаа нөгөө дэш наруулдаг. Амар наваар үнэрдэж байгаа шүү дээ. Лантуу ахаа, мантуу ахаа ч үлээ. Ахаа та миний өвөр дээр архи асгачлаа мантуу ахаа гэж. Лантуу ахаа над руу мэдээ амсгалаарай. Ямар ийцүү юм бэ ёо. Та дээлээ дайлж яах гэдэг юм бэ мантуу ахаа. Үцэнэс чи яаха эвгүй юм үлдээд байна. Мантууха энэ зүнхнээс бариад явда. Миний гуйнаас битгий байр лантуу аха. Дотор муухаараад байна. Яста ам хамглгүй үглээл яв. Харин ах тоожгоо ч байхгүй. Шүдгөө ам ангааж инээгээд л нөгөөдхийг явуулаад л хацрыг нь чимхэж ирээд л хөөхөн турхаа цагаанаар чинь хүргнээ хийх үү, бэрээ хийх үү, сэрэгт явсан уу? Хөөх энэ гар хуруугнээ таминэ. Манай охиныхоо сүмбүн байна гэдэл шүлсээ өсчүүлээд л Ирлашийн хувьд 100 км урттай 2 м өргөлтэй там үргэлжилж бидэнд бол дотор хаалж үүлэн дээгүүр тахих шиг л деваажин хөвөрсөөр бизнес хол зогслоо. Харин Ирлаш би лантуу ахын үүр дээр дахиад суухгүй гэсэн. Лантуу юм уу, мантуу юм уу гэдэггүй. За. Хэсэг үдсэн боловч ахмад хүмүүс ёс ямгаар төр төмгөр гэж загнаад нөгөө зөөлөн суудалд нь буцаад заллаа. Дахиад 100 км яваад нэг хүн буун тэр болтол тэсгсэн санаа алдаж байна. Аз олж лантуу ах унтаад өглөө. Гэтэл нэг айхтар донслогон дээр Ирлаш маань таац нэг мөргөө цог туснаа нүдэн том болоод л над руу хараад өмөлцөж байна. За яах вэ хөдөө гадаа явхад эн чинь л гоё байхгүй юу гэсэн нэг л бишээ нулимсэн мэлцээд ирлээ. Тэгснэ би бууя зогсчих тэхүү ахаа энд буумаар байна гэд орилоод амар юм боллоо. Машин зогсохоор нөгөө талаар нь тойрч очиод яаваа ивэ гэтэл би энд суухгүй та өөрөө суу эсвэл би хот руу гүйлээ гэж сүйд. Яна яаж ваасаа. Тэгэхээр юу хуцаад байна замынхаа талд ирчгээд хоёулаа мөнгө олно гэд гарсан биз дээ. Маяглаад байлгүй суу гэж сэлрүүлсэн чинь манай хүн
Хөмхийгээ зууга санаа алста. Тэгвэл лантаа бахын өвөрдөр нэг цүнх тавьчих. Цүнх тавьчих гэж байна. Тэгдэг найж байгаа юм гэсэн чинь шивэнж ирээд л ахын юм доороос нухаатай байна гэнэ. Тэгэхээр ахыг бараг сэгсэр сэрээгээд шээс чи хүрээд байгаа юм уу? Наатахаа суллаач гэсэн. Үгүй зүгээр явцгаа ингээл ундууцлаа. Тэгсэн хажуунаас хоржоонтой өвөө бас алдах юмгүй баснаараа үгүй ах суугаад явах уу? Гэж даа болоод бөө инээдэн боллоо. Тэгсэн ах сэхэ авч жоохон бодсноо хормой доогоороо гараа хийж ухаж байснаа нэг шилтээ вакуус гаргаж ирээд өгтлээ инээлээ. Вакуусны шилэн доороос нухаад байж. Замын уртаж сайхан өнгөрч. Би энэ удаа лантуу ахын өвөр дээр дүү өвөөгийн доор сууж явсаар дахиад нэг шил арх хөнтрөөд бас болоогүй ирлаашаар сүн төвшүүлээд. Сэтгэл санаагаар хохирсноороо чи энийг уугаад вакуусыг нь өгч илэг тинээлгүй инээж зорьсон газараа хүрсэн. Ард түмэндээ өргөх ээж дахил буюу ирлааш дүүг юм онгоо ийм бүлгөө. Ямар амар гизүүдэлтэй юм бэ ёо. За Алта Бям гэдэг үсэг хөгжилтөд өгөн. За би Америкт ирээд 8 жил гарсан болжээ. Ирээд удаагүй хэл ус сайн мэдгүй байх үед ноутбук хэрэг болоод худалдаа авахаар Best Buy руу нөхрийн хамт явлаа. Тэрний үед юм болоо. Мэдгүй. За очиод дэлгүүр юм байлгүй. Очиод хилэм авалцаж чадахгүй бол тань руу залган шүү гэд нөхрийн эгчид захиад л явлаа да. Эгч нь бид хоёрыг бодвол ирээд 10 гаруй жил болчихсон. За очлоо. Олон дотроос нэгийг үзэж яагаад энэ л зүгээр юм доторх үзүүлэлтүүд нь хэр юм бол гэж ярилцаа зогсож байтал худалдагч нь ирээд л нэх олон юм ярьлаа. Бодвол алийг нь сонирхож байгаа бололтой. Үзэж байснаа заатал өө их олон юм ярьж байна. Гэтэл нөгөө хэл мэдгүй нөхөр мэн ярьсан юмыг нь хачин сайн олгоод окей гээл байх юм. За зааш хүүхэн амт руу залгахгүй орчуулуулахгүй болохоор боллоо гэж бодоод зогсож байла. Тэр хоёрын яриаш дууслаа. Би за юу гэж ингэж нөхрөөсөө асуусан чинь юу гэсэн гэж мэдгүй гэж яах юм да. Би бүр гайхаад юу ч ойлгоогүй яах гэж ок гэдээсэн гэсэн чинь яах вэ гэж юу. Тэгээд ихчрүүн залглаа уцаа авснаа. Худалдагчнаа яриулах гэсэн чинь уцаа таслаад ярьж өгсөнгөө. Дахиад залгалаа авдаггүй. Тэгэхээр нь өөрийнхөө дүүрэг залгаж худалдагчтаа яриулж ягаад ноутбукаа авсан да. Игч нь өөрхий бас сайн англи хэл мэдхгүй. Миний өрөөсөн дуугаа байсан байлээ штэ. Би болохоор энэ дуудсан хэл ус сайтай л гэж бодоод байдаг. Харин миний өөрийн дуу бол англиар бол хуцнаа би л гэдэг. Одоо дүү маань энэ Боинг онгоцны үйлдвэрийн ахлах хэрнээр хийдэг мундаг эмэгтэй байна да гэж штэ. Вау ямар мундаг юм. Нөгөө манай найзаас Солонгос хэлтэй тэгсэн мөртлөө Солонгост анх удаа очиж байгаа байхгүй юу. Тэгээл би чинь энэчнээс анх Солонгос явахт нь нөгөө нэг Солонгос байдаг хэдэ таньдгууд руугаа залгаал. За одоо манай найз очиж байгаа шүү. Бүү юм болсоо. Тэгээдсэн чинь хүй гэрлээр танаа найз чинь бүр амар хэлтэй ус өөрөө ингээл явчихсан юм хэлээ штэ. Нөгөөдөө л гайгаад наасаа. Тэгсэн чинь нөхөр хурж ирээд надаа ярьсан чинь тэнд иртээ те. Айгүй олон жил болцсон мөртлөө яг л одоо ингээл нэг ийм хороолол дотор байдаг бол тэн дотроо л ингээл ажил гэр гэж амьдраад заяо. Тэгээ ерөөсөө өөр газар мацар руу явж үзээгүй заяо. Тэгээ хаанаас ямар одоо гоо сайхны бүтээгдэхүүн аванч гэдэг юм уу те. Тэр мэрийг мэдгүй. Яг л тэр хороолол дотроо амьдарсан 7-8 жил амьдарсан хүмүүс байдаг юм биш үү? Тэг. Харин тийм. Тийм, Америкт олон жил болсон хүмүүс зүгээр ингээд яриа ойлгодог, ярьж чаддаг хүмүүс байна. Харин англи хэл ойлгоод гэхдээ ярьж чадахгүй. Тэгээ нэг монголчууд нь дагаад байдаг, монголчуудаа монголоор яриад байдаг. Тэг. Харин тийм. За, үүрэ QN гэдэг сонсогч. За. Эмээг цагаан сарын паянг бичи анхны пост. Өмнө жилийн цагаан сарын шинэ нэгэнд хүмүүс ирж эхлэегүй байсан юм. Эхний хүн залгав. Эмээ, байна уу? Хин бэ? Эхний айл тэр байна. Очиж байна шүү. Эмээ, яах гэж байгаа юм? Ой эмээ. Тэр айл уцсны заанаас пэр хийдэл шоолж илээл гэх. Йоо. За Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар өдөр бүрийг онцгой болгоё Mile Cosmetics хамтран ярилцаж байгаа. За, Mile Cosmetics-ийн за яг мэдээж Японы номер 1 брэндүүдийг аль биесний эрэхтэй оруулж ирдэг. За, Японы маскны зах зээлийг тэргүүлэгч Lululun гэдэг брэнд байдаг гинэ. Тий, тэр Lululun гэдэг брэнд Монголд аль биесний эрэхтэйгээр орж ирж байгаа юм байна. Тий, савлгаа нь яг нойтон салфетик шиг дээрээс нь татаад хэрэгэлцдэг гин. Оо за. Тий.
За ийм 32 ширхэгтэй маск юм байна. Тэгэхээр 45 наснаас хойш ер нь бол гүн чийгшүүлэх, цайруулах, чангалах үйлчлэгээтэй маск юм байна. Тэгэхээр дэлхий дээр хамгийн өндөр наслдаг Япон эмэгтэйчүүд нас агсан ч гэсэн эрүүл арьстай байдаг нууцны өдөр бүр маск тавих гинэ. За тэгээд зөвхөн хөвгшрэлтийн эсрэг төдийгүй нас агсан ч бас одоогийн түвшиндээ нэг юм гоё харагдчихмаар штэ тий. Тэгээд 45 наснаас дээш ч гэсэн толиотой байх боломжийг бодолцсон гаргасан бүр ийм зориултын маск гинэ. За тэгээд 45-аас дээш насны суларсан арьсыг гүн чийгшүүлэн чангалах маск. За дээрэс нь 45-аас дээш насныхны арьсны нийтлэг асуудал бол яалтчгүй хураашилт байдаг, жижиг өвчлөө байдаг, хялгасан өвчлөө гэж ярьдаг бид нар тий. За тэгээд суларлыг багасган чиглэг толгор арьстай болгох нь байна. За мөн 45-аас дээш нас ахих тусам нэмэгддэг арьсны нөгөө нэг нөсөөжилт гэж байдаг юм жижигэн бод толбонууд үүсээд байдаг тий. За тэгээд жижиг шарлалт зэрэг юм тунгалаг царай гимтээдэг гол өвчин зүйлтэй тэмцэн гэрэлцэн толгор шил мэт галалцсан арьстай болохтой тусалнаа. За тэгээд ер нь бол 25 наснаас дээш гэсэн сонголтоо лүлүлүүний сонголт ч бас байдаг байж гэж шүү. Ямар гоё брэнд вэ лүлүлүү. За тэгээ Mark Cosmetics гэж бичээд Facebook пэйж рүү, Instagram руу орох боломжтой. 7533 99 66 гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 7533 99 66. За ингээд нэвтрүүлгийн хамтран айлгачаар өдөр бүрийг онцгой болгоё. Mark Cosmetics хамтран айлгаж байна. Баярлалаа. За. Сатчаан ямар юм гинвэ? Сатьян Сэргажи. Аяа. За. Сайн байна уу? Өөртөө тохиолдсон хөгжилтэй дүүхээ бичиж үзье гэж бодлоо. Олон жилийн өмнө оюутан байлаа. Нэг өдөр салдгүй хоёр найзтайгаа уулзаад шадар гурван цэрэг шиг хөл нийлүүлэн алхаад дөрмийн дагуу пабд орвоо. Бид гурван ч нилээд согтоод цагч ороодсон болохоор нэгээ түшээд найз минь чи сайн байна уу? Дууга аялаастаа гарлаа. Тэгсэн нэг найз маань за хоёроо цагдаа тааруул шууд зүгтдгийм юм штэ. Гэр гэртээ оцооно мэдээд дулгаараа гэснээр гуруула гурван тишээ салж явлаа. Би нилээн согцсон болохоор зүг чигээ алдаад баахан байрнуудын дунд явж байлаа. Тэгсэн өөдөөс хоёр цагдаа халз тулж ирдэг байна. Би согтууч гэсэн муу андын минь цагдаа харуул зогтороо гэсэн үгийг тэрхэндээ бат ийсэн болохоор шууд эргээ зогтлаа. Нөгөө хоёр цагдаа маань араас хөөе зогс гэд орилоод гүйлээ. Хамгийн ойрхон байрны булан тойрсон чинь урд төв зам болж таарлаа. Төв зам руу өгсөж гардаг хэсэг нь таарсан болохоор хаан шат энтер нь байгааг анзаарах сөхөөгүй шууд л дээшээ зүтгэлээ. Үүлээс нь цас орж гулгаатай байсан болохоор яг дээр нь гардгийн даваан дээр халтарч дөрвөн хөллөө доошоо гулслаа. Гулсаар байгаа доош босон чинь нөгөө хоёр цагдаа ирсэн намайг тосож ав. Гаднаас харсан хүнд хоёр цагдаа албаны нохотод зогсож байгаа тагцсан байна. Нэг цагдаа за яагаад зүхтаад байна? Алив бос хэлцрүү явна л гэж байна. Би хааны өмнө сүгцэн боошгээ босож чадахгүй уушлараа ахнараа намайг явуулчаач гэд гуугастай. Тэгээд хоёр цагдаа за чи эндээс дээшээ гүйж гараад явж чадвал тэр чигээр явуулъя. Ямар сургуультай нохоо дээшээ гүйлгэж байгаа шүү дээ. Харин гарч чадахгүй бол хамт хэлцрүү явна гэлээ. Би ч цаа гэд босож хоошоо байрлуу тулж агаал хамаг чадлаараа зүтгэвэ. Бас л яг гарахын халдад хөл хальдраа доошоо дөрөв өллөөл тоормолсоор агаад буулаа. Дахиад гэсээр нийтдээ 5 удаа зүтгэж 5 удаа доошоо гулсаж хамаг уус арих гарсан нөгөө хоёр цагдаа маань илгээ өршлөө нэгэ. За яв эр зөргийг чинь үнэлээ гэж яваадаг. Яа, хоёр бүр уйдцэрсэн. Би ч өөр арих гарсан болохоор орчноо сайн ажигласан чинь миний гусаж байсан газрын яг хажууд нь дээшээ гарах шат байсан байлээ. Тэгээд нэг юм хувцсунаар авах юмгүй байранда ирсэн чинь хамт амьдардаг найз маань намайг хараад чи хаа байсан гантангаас энэ үрдэл мүлхэж ирсэн юм уу гэд инээж яваад би маш их ятарсан болохоор дууга хорондоо унаад өгсөн. Өглөөс ирсэн чинь хоёр хөлний өвдөг, хоёр гарын алга, авах юмгүй арьсан тэр чигээрээ хууларсан. Хамаг би хөдөлж болохгүй амар өвчөө орсон байж лээ. Тэгээ өвдөг гарын алга хоёрын шарах эдгэртэл 10 хоног хичээлдээ явах нь битгээл 0 руу орохдоо хүртэл бүксөөрөө явж орж илээ. Тэрнээс хойш цаг дарга болгондоо хоёр өвдөг, хоёр гар маань өөрөө ирэхгүй өвддөг болсон доо гинэ. Тэр хоёр цагтаа гэхдээ баг ирүүлж үлдсэн юм шүү. Тэгсэн баг тий. Йоо. Бүлтүүч тий гэдэг сонсогч. За бүгдээрээ сайн уу? Миний хүүхэд биш.
ээжийн хүүхэд гэж имлэгийн гадаа орилсон хүн байна оо. За. Өнөөдөр аавынхаа хэлсэн хошин чихүү, хорчин чихүү нэг тийм үгийг түмэнд түгэнэ. Манай аав ер нь л их бэлэн цэцэн хүүхдээ. Хаанаас нь тэгж гарч ирдгийг гэмээр яг голыг нь олоод хэлчихдэг хүн л дээ. Эмэгтэй хүн аавтайгаа адилхан хүнтэй суудаг юм гэсэн. Одоо манай нөхөр яг тийм. За тэр ч яах вэ? Тэр нэг жил аав минь 2 охинтой байж байгаа том хүүгээ гаргахад их л онгирч баярлж байсан юм. Хүүдээ бүр аим. За тэгээд алдарт хэцүү шүрүүд эхлэн үсттэй. Дүү маань орой болохоор уурлаад уйлдаг болвоо. Хүүхэд уйлахаар аавын сандарч гүхээсээ гадна хийж чаддаг ганц юм байдаг да. Ширглэх гэх. За тэгээд аяган дус халуун цучил хайлсан туглаг хийж нэг үзээд л 100-ынхаа тагийг сөхөж бор давс хийгээд л таш дуургаад л эхлэх үед нь хүүгээ галынхаа дээгүүр нар зөв эргүүлэн ийм хүү шүргэлнэ. Ширг симхи гэрээсээ айгаа юу, сэгсгэр ээжээсээ айгаа юу, норхоо гэрээсээ айгаа юу, нусгаа эгчээсээ айгаа юу. Навтгар гэрээсээ айгаа юу, нарнагар эгчээсээ айгаа юу, бор гэрээсээ айгаа юу, ботхон нүдтэй аваас айгаа юу гэл. Ширг гэж ээж бид гурав царай хачин юм болж үлдээд л тэр өдрийн ширг дуусч байгаа юм да. Уг нь бол эгчээсээ гэж хэлэхгүй хоёр охиныхоо нэрийг хэлдэг байсан л та. Гэхдээ энд нэрээ хэлээд яах гинэ. Өөрийгөө бас ботхон нүдтэй аав гэж. Октод болохоор том октод болохоор навтгар охиноос ихжээсээ айгаа юу гэж тий. Нусгай тэрнээс айгаа юу, навтгар тэрнээс айгаа юу. За, нэргүү байна гэдэг залуу миний түүх юм байна шүү. Миний түүх. За, та нар ер нь инхийн мананд хэр зогсож байсан бэ? 2000 он тэр үед ихэнх айл Орос модон хаалгатай байсан үе. Цоож нь бол бас чулуу штэ. Ядгад тэр үеийн 90-ад оны сүүлээс эхэлсэн Валентины баяр тэмдэглэж байсан өдөр гинэ. За. Ямар ч үгийг хатгасан юм гинт өдөр арилаасаа буулаа гэж инженер ихчд хэлээд арилаас буугаад шууд үйлчлэгийн төв орвоо. Тэр үед амьд цэцэг хуур байдаг гэсэн та. Зөөврөөр хүмүүс авчир зарна. Амиа тавьж амаа цуулуулах шахаж байж 3 сарна авлаа. Тухайн үедээ сонгол набор нь тофл байла. Тэрийг нь авлаа. Бас хэдэн жилийн хуурамч сарна авлаа. Шууд гэртээ очлоо. Манай хүн хичээлдээ явчихаж төлөвснөр боллоо гэж бодоод л амьдыг нь гэрт байсан архины лонхонд амьгүйг нь Ванда дээд халууныг нь гоожуулж байгаад дэлбээг нь зулгаач хийгээд нэг цөөвөн хийлээ. Нэг л юм дутаад болдгоо. Яг энэ үед тэнэгцэн гинэ. За. 2 сард шорттой подволктой дэлгүүрлөө Медвежий кров дарс авах гэж гүйдэг начиг амтан байхгүй л дээ. Хаалга төгжээд гарч гүүгээд дарсаа авчгаад буцаад ор гэсэн. Пак түлхүүр гацчихдаг юм да. Эхлээд цоглогоо янз бүрээр оролдлоо. Сүүлдээ царцаад юм уу даараад юун түлхүүр цоо чаалгаа түшээд бөөвөлөөдөө. Орой 11 цаг бүтэн 3 цаг орцонд хагас шалдан зогссон амтан дээр эхнэр ирээд шууд зочид зүгтаад араас нь арай ч юу дуудаж ойж зогсоогоод эргэж ирээд ахсуухт нь чамаага хамгаалахаар инхийн мананд шанцаа шалгаж зогсож байна гэж солиороо. Өчнөө оролдоход онгоогоогүй хаалга зүгээр онгоож бүр мэл гайхуулдаг да. Би сарнаа нэлбэтэй ван бэлцэн гэж хэлээд оруулсан биш. Бийг нь улаан ягаан будагтаа болгож шаргуулах шахаад. Хим сарнаа тусдаа. Амьд сарнаага нэг юм өгчээж тэр өдрийн тэнгэрийг аргадаж илээ. Тэрнээс хойш Валентин биш Вазлин болсон. Олон тохиол болсон доо. Жич цөв нөө манай өн байтгаа бусад хүн шимтэж иддэг цөвийн хийдэг болсон доо гинэ. Яа. Даваа наран чимэг гэдэг бүсгүй. За. Манайхан Facebook ашиглаад нөх удаагүй байсан үе л дээ. Би чинь анх удаа ухаалаг камертай уцтай болчихсон. Өнөөхөөр селфи энтер хийгээ сурчихсан. Чухам бол тэр бүхэндээ мэдлэгтэй болчихсон ухаантай. Залууч байж. Өөрийнхөө залуу насны галбираа зураг болгож үлдээмээр санагдаад хагас нүцгэн зургаа дарвуу. Тийм зураг эмхтэй хүн болгон шахуу байдаг л баг. Гэтэл утсаа гээх эсвэл алдвал зураг энтер бүгд алга болдог гэж сонсоод нэг мэрэгэн санаа орж ирсэн нь өөрийн фейсинг галерейд хадгалвал алга болдгоо гэсэн ойлголттой. Тэгээд яхавтаа өнөө дарсан зургаа постлчихгүй юу? Постлж байгаа гарч идэж байгаа юм. Бас зүгээрчгүй арт галерей энтергээд гарч иж гисэн. Ороо таарсан чинь битүү комент чат хамаг хөлс утгаад гар хөлс алхнаад нүд харах уйлал яаж устгахаа мэддэггүй сандраад арай гэж учрыг нь олж устгаж илээ. Гэхдээ комментууд залуучууд голдуу гал гэснээр дийлэх нь байсан. Одоо олонний танил нэг зурагчин залуу та манай студид ирээ зураг даруулаач гэж санал тавьж билээ гинэ. Йоо. Гал. За, золмон гэдэг үсгээ өөрчлөөд өгөх.
Сайн байна уу? Нийт сонсогч болон хоёр хөтлөгчтэй энэ өдрийн мэнд хүргэе. Уг нь би хөгжилтэй пост өмнө нь хоёрыг бичсэн ч уншигдаагүй бодохоор хөгжилгүй л байсан бололтой. Гэхдээ гандан буурахгүй. За би бол бос 17 онд 24 наснда ээж болсон хүн. Тэр үедээ ч жинхэнэ сайн оюутан байлаа да. Нөхөртөө хүүхдтэй дипломтой гэнэ. Амьдралын далаад том болж хөл тавьж байгаач дотор минь бяцхан зүтгэр байсаар л байсан юм да. Охин минь 3 сарын сүүлээр төрсөн болохоор би ч охиноо хоолдож үлдээгээл хичээлдээ яваастаа. Охиныг минь нагац эгч минь харж өгдөг байлаа. Нэг өдөр хичээлээ тараад ирчээд охиноо хөхүүлээд сууж байсан үеэлэгч маань тэр өдөр хонохоор ирлээ. Эрэхтээ би очиж байна шүү. Би мөнгөгүй хоосоо очиж байгаа шүү. Цоомоо тэлэрэ энтер гээл захиж ирсэн. Тэгсэн би орж ирсэн цагаас нь цүнхрүү нь харсан юм гинэ. Хилээд агтуу. Би өөрөөш нэг тэрийг анзаараагүй. Гэтэл маргааш нанаас нь хөх өвдсөн. Манай нагац эгч тэгнэ тэр чи заяагийн цүнх рүү бүр нүц алгахгүй хараад байсан гэдэл хөөрхий өглөж өгсөн. Тэгээд нагац эгч үеэл рүү залгаад чамаас горцсон байна энтер гээл хэллээ. Тэгсэн өнөөх чинь би хоосоо очин шүү гэж хэлээстэй. Тэглээч би хоол байна ойрдоо очиж чадахгүй штэ л гэж байна. Бас намайг загнааста үсэж өгөх гээд ээд юм уу хүн хилээд байхад гээл өнгөрлөө. Биш дотроо ямар албаар горцсон юм уу гэл өөрийгөө өмөрөөстөө хүүхд хэцүү л байла. Хичээлдээ явна хүүхд өгүүлэх энэ төр бол хэцүү. Аргаа орсон нагац эгч маань үеэлийн оронд гордойг минь гаргаж өгөхөөр шийдэж. Би ч хичээлдээ явдгаараа өглөө босоод хичээлдээ явахаар бэлдэж охиноо хөвгүүлээд л сууж байла. Тэгсэн нагац эгч гаднаас харваас хуурамч гэдгийг мэдгэдгээр амттны уудтай моруулж тавьж байна. Би ч хогоор яах гэж байгаа юм бол гэсэн харцаар хараал өнгөрлөө. Тэгсэн тэрийг надад өгч байна. Би ч наад хогоор чинь яах л гэлээ. Тэгсэн нагац эгч гүй гоё юм байгаастай аав гэх юм. Би гүй наа чинь идэд дууссан юмны цааслаа шүү. Дотор нь юу ч хийсэн өөрөө хай энтер гээл бит хоёр жаал маргав. Нагац эгч чи ямар мангар юм би аваач гэд. Би авахгүй гэд. Сүүлдээ нагац эгч авдгийм авах ёстой ингээд надад өгөх гээд бүр чичрээд би ч авахгүй харваас хог байхад энтер гэсэн нагац эгч маань намаа гуугаад чи авчгаа тэгвэл би яг жинхнээсээ гоё юм өгөх гээд байхад гээд би шал энийг мэдсэрэж юу гэж авдیں۔ Ингээд авахгүй гээд аваагүй. Тэгээ хичээлийг явах цаг болоод явах гэсэн нагац эгч за гэж жинхэнэ гоё юм аргагүй гэсэн штэ. Би нөгөө хуурамчийг аваагүй. Угаасаа би багаасаа ээж нагац эгч үеэл нараас харваас хог хоосон цаас хуурамч юм байхад аваад гомдож уйлаад байгааг хардаг байсан. Тэгээ тэрийг нь хараас ойлгомжтой байхад тэнэгүүд гэж боддог тийм л зэвүүн гар байсан юм өө. Намайг хуурч чадаагүй ч гэсэн хөхмөн зүгээр болсон. Нөгөө гоё юмнуудын тэгэл ганцаараа эцсэн штэ. Яваар гүргэр энэ. Бараг аль хэл мэдээд байгаа юм шүү те. Нэг нь гордойг гаргах гээд. За. За энэ үрээд 2024 оны 2 дугаар сарын 21-ний 5 гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчитлээ Мишэ X урайтаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар өдөр бүрийг онцгой болгоё Mile Cosmetics за мөн 20 жилийн түүхтэй Монголын анхны хамгийн том гутлын дэлгүүр Чанса хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа мөгий. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч 20 жилийн түүхтэй Монголын анхны хамгийн том гутлын дэлгүүр Чанса. Мэдээлэл хутас 9888 9891 9569 тэг 2 27. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mile Cosmetics. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3